Singing a song in such a happy way. Come on, sing along. It's undeniable how a smile can change your view. So put a great big smile on you. Мэндийг хүргэе үзэгчтэй. Сет гэж нэвтрүүлгийн маань бас нэгэн шинэ дугаар Сулдагийн маань лагер дээрээс үргэлжилж байна. За шилдэг 8 эзэгтэй хаа гэрээр бид цувралаараа дугаар бүрээр гэртэн зочилж гарынх намд тоол кекийг хүргэсээр байгаа. За өнөөдөр бол мэдээж зуны сайхан ийм өдөр бас хотынхын гэрт биш лагерт нэрээд энэ их гоё бороо орцсон их гоё ах шүү дээ. Тийм. Ойр бас жоо хор ихтэй наа өнөөдөр харин ялч аюу сайхан яг нэвтрүүлэх зориулсан юм шиг сайхан наарлаг сайхан өдөр байна. Сувдавтай хоёр Good Fries ороод нэвтрүүлэгтээ хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүнүүдээ бүгдийг цуглуулсан байгаа. За өмнөх Sweet Kitchen-ийн дугаараас бага зэрэг өөртэй. Бид хоёр өнөөдөр бол нэлээд бас лагер дээр байгаа учраас махны төрлийн юм их сонгосон гэж яг юу хийх вүлээ хоёлаа. За гахаа махаа ихэд амтлаад грил дээр одоо шарж бид нар олгоно. За тэгээд мөн жүрчтэй хоньны махан шарлаг байгаа. За үүнээс гадна мэдээж хачранд нь бид нар төмс вандуутай жоохон гэрэлдэж одоо олгоно. Үүнээс гадна давхраас одоо мах хэмжин хурц хоолнд бас жоохон жирэгч одоо болох үднэстэй нэг брокколитай алимтай салаад одоо хийж байгаа. Бас мөн ногооны хямта ногооны одоо оромо гэхөө тийм тэрийг гаранд орох материал хялбар аргаар хэрхэн амрах хийх аргыг бас боломжтой зам. За хамгийн сүүлд нь болохоор моктейл одоо жимсний моктейл юм. Энэ маань болохоор вишни одоо нэг вишни компот нар хавд штэ. Тэгээд тэрүүгээр ерөөхдөө жүрж лимонтой хальсан. Хүнстэй гоё зуны гоё хүтэн сэрүүн ундаад гэсэн үг. Тийм хүмүүс хийх байгаа. Аль нэг лагер дээр тийм аль бүрөө гэр бүлэрээ хийж иддэг хоолнууд байна. Махнууд хийж байгаа учраас бас энэ брокколины салаад надад бас их таалагдчихэв. Тийм алимтай хоол гадлаад тийм гоо сайхан бодно. Хин уянгаа болохоор надад нөө тийм уянгаа болохоор чамд тирамису хийх жараа өгсөн байгаа. Одоо хамгийн ихний даалгавраа гүйцэтгэхээр одоо тирамисугаа бэлдэх гээд хийж байна. Уг нь бол талах барих даалгавар өгсөн юм байна. Тэгэж бит хоёр бас ярьж агаад лагер дээр авчвал яасан гадаа их гоё юм тий. Тэгээд лагер дээр маань овн авахгүй болохоор бит хоёр тирамису гарын дарах материалаар шууд яриа солисон тийм ээ. За хоёлаа ажилдаа оръё тий. За тэгээ. Эхлээд бол тирамисунаас эхэлчихв. Тэгээ. За эхлээд нь бидэрт бол 3 ширхэг өндөг хэрэгтэй. Өндөгний одоо шар буюу цагаан нар. Ерөнхийдөө бол бас өөр байдаг шүү дээ орц чорын хувьд. Хоёлаа орц чороо ерөнхийд нь танилцуулж ийл да. Яг юу орох вүлээ хэдэн грамм. За 3 ширхэг өндөг. За өндөгөө шар цагаан нар нь ялгаж өгнө. За дараа нь болохоор mascarpone cheese, за lady finger нэ бичэн. За сахарын пудр. За тэгээ кофе, шигүү хар кофе. За тэгээд ер нь болно да. Энэ өөрөө 250 г болохоор шууд таллаад хийчихье гэж би өөрөө шууд баримжаалч чигээ. Such a happy day, I'm singing a song in such a happy way. Come on, sing along. It's undeniable how a smile can change your view. So put a great big smile. Мараа авсан танаа ингэ хэр сэрүүхэн байна. Сэрүүхэн манайх нөгөө голын дэрэг дэдэг болохоор айгүй сэрүүхэн. Аха. Тэгээд тэгтээ гоё байна. Тийштэй сайхан штэ. Хүүхдүүдтэйгээ ирээд лагер дээр байна гэдэг гоё. За одоо энийг ингээд миксертсэн одоо энэ дээрэс нь нөгөө mascarpone cheese хэр их орох уу? Хичнээн грамм орох уу? Энэ маань өөрөө ингээд тий 250 г нэг mascarpone cheese өөрөө төвчгээр ордог. Гэр бүлийн нэрээ сувдаа танилцуулаач. Сувдааг бол үзэгчид гэр бүлийнхэн талаар бол сайн мэдэхгүй штэ. Тийм. Би чи ихээс манайх нь 5 удаа, дээж аавтайгаа нийлээд 7 удаа.
Тэгээ том ах ихч хоёр маань нөө Германд амьдардаг юм. Тэгээ миний дэйт гэж болохоор хувцс дизайнер одоо Монгол байдаг. Тэгээд би өөрөө нэлээд олуулсан юм аа тийм яг амбулт олол авахгүй юм манайх чинь. Тэгээд би чинь одоо мөхтөөс суугаад одоо бараг 6 жил болж байна. Тэгээд 2 хүүхэдтэй болсон. Өнөр өтгөн болж байна. Одоо тэгээд нийтдээ манай одоо нийт одоо амбул маань одоо чинь 18 9 л болчихлоо шүү дээ. 19 лээ. Аха. Ах их гэл хүүхдүүдэд нийлээд таалахаар тий 19 лээ болж байгаа. За одоо энийг рам өнөр амт оруулдаг юм бэлээ. Энэс нэг шиг ортуулаад авчих. Амны албаг. Хэр их орхон? Энийг ингээд нэг 2-1 халбаг юм уу тий? Амны албаны 2-1 гэсэн үг тий. Such a happy day, I'm singing a song in such a happy way. Come on, sing along. It's undeniable how a smile can change your view. So put a great big smile on you. За одоо энэ дээр одоо өндөгний хад цагаана хутгах нь Багаагаар хийх үү? эхлээд нь сайн хутгах нь нэг өөр хөдлөхгүй болтол нөө хутгадаг шүү дээ нөө доош нь харуулахаар өндөгний цагаанд гарахгүй болтол тий. Сувда одоо баг Sweet Kitchen нэвтрүүлэгт хэд дахудагаа орж байна? Би чинь эхний дугаарт нь баг 3 удаа орсон, сүүлийнхт нь 1 удаа орсон тий. Одоо эфирт хоол хийхэд одоо баг хийгээ сурчиж байгаа зү анх бас сандардаг юм байна. Анх сандрна шүү дээ. Анхны нэвтрүүлгийн үзэгчээ санаж байгаа бол нөө Набила галтаагаанаас илүү тий бид нар нөө явдаг гэсэн шүү дээ. Тэгэхэд л бүр ингээл хүний галтаагаа холож яг нэг л ийгөө ингээл ойр хавьд хүмүүс яваал тий. Sweet Kitchen-ийн галтаагоонд тий. Тэгтээ хийхээр амар байна уу? Амар байд юм уу? Сайхан байд. Гэрийн галтаагаа чинь арай ондоо шүү дээ. Кофе бичсэн байгаа би. Аха. Одоо hard coffee хэрэггүй. Одоо энэ дээр яагаад бичсэн дэдэ фингер ингээд дүрээд ах юм бэ? За хайда одоо тэгэхээр энэ дээр зөөл одоо яг миксертэй бэлэн боллоо. Аха. Тэгэхээр энэ хоёроо хойлох юм байлаа. Хоёроо нэгсэндээ одоо энэ чин дээр тавих одоо кремийг бэлэн болчихлоо гэсэн үг тий. Тэгээ одоо энэ дээр үр тавих бас тий скан дээр тавих гэсэн. Хоёр скан бичсэн байгаа. Багаагаар хийгээд. Хуцахтаа бас ер нь нэлээд сайн анхаарах хэрэгтэй юм шиг байна. Тийм намайгүй яг ийш тийшээ. Нөө зөөлөн энэ ч бас их болох хэрэгтэй болохоор чинь. Сувда ямар мэрэгчлэлтэй байлээ? Би чинь одоо яг үйлдвэрлэлийн менежментийн чиглэл юм шүү дээ. Хүнсний чиглэлээ. Яг л баг мэрэгчлийнхаа дагуу хоол хийгээд хоббигоо мэрэгжил болгоод байгаа юм шүү дээ. Хоббигоо мэрэгжил болгоод. Би яг сандаг. Гэрээ эзэгтэй болохоос өмнө ер нь хэр галтгоондоо хэр байв? Хоол хэр сайн хийдвүлээ? Багаас л хоол идэг гэсэн. Би чинь баг 2 дугаар ангиас хоол идэж эхэлсэн. Хамгийн анхны хоол маань аримахан хуур. Авда магтуулж ирсэн. Тэр гайсан мартдаггүй. Тэгэл янз янзын хоол хийгээл тэрийг нөө айгүйх нь янз янзын ингээл байгаа материал ашиглаад айгүй чимэглэх айгүй дуртай. Багасаа л хоол хийдгүйсэн хэр хүүхдүүдтэй олоо хүнтэй суугаад гэр бүл зохиод хоол хийх асуудал тал дээр бол гайгүй байсан юм ба штэ. Би яагаад гэхээр бүсгүүчүүдийг уулзж байхад надад яг тэгж хэлдэг байхгүй. Анх ерөөсөө хоол хийж чаддгүй байсан. Хүнтэй суугаад яалтчгүй хоол хийх шаардлага гарсан гэдэг. Тэгэл сурсан штэ. Тэгээс үлдээ бүр тэрэндээ ингээ хоббироод гэдэг юм уу. Тэгж дуртай тийм штэ. Sweet Kitchen-д ер нь орсон хүн бол ер нь яалтчгүй өөрөө мэдлэхүүл хөтлөгдөл янз юм хийдэг болчихсон. Бусдыгаа айгүй хардаг л да. Бусдыгаа харсан гоё санаа аавна, үлгэр жишээ аавна. Тийм шүү те нэрээ бас одоо хүмүүс юу хийж гин за ийм гоё юм за энийг чинь хийчихсэн те тэгэхээр гоё юм биш шүү нэгнээс үлгэр дуурайл их сайн авч байгаа лөө тэр утгаараа л энэ манай бүсгүүчүүд айгүй гоё ингээл юм хийдэг болцсон байлаа харах чинь үнэхээр бас яг хобби сонирхол нэгтэй бүсгүүчүүдийг октодыг эрэгтэй хүмүүс ч гэсэн байдаг шүү те байлгүй яах вэ хоол хийх дуртай хүмүүсийг л нэг дор манай нөхрийн нэг яриа байсан нэг цаагуур чинь нөхрүүд тэ нэрэ ихнэр мэрэгчнэртэй янз янзын хоол хийгээд постлоод байна.
Тэгээд хэрүүл гараад байна. Чи яриад их юм шүү дээ. Гүггүй. Хоол хийхээс танаа хүн хэр хоол ийх үү? Манай хүн бол сайн инэ. Айгүй гоё идэж таал. Тийм үү. Яг нэг гарын байнг бол хийхгүй л ах тий. Тийм гарын нэг нийлэн хит хитэн хоолны жортой. Ямарсан шорлог байна. За тэгээд цөөн байна. За цөөн ногоотой шүлэн. Хуушуур за тэгээд брэнд хоолнуудтай. Брэнд хоолнууд нь гоё шүү дээ. Хаяа. Тэр гоё хаалж идгээсэн. Гойж байгаа л хийлгэл шүү дээ. Заримдаа. Гэрчүүд маа баяраар Мартин 8-аар ч юм уу, шинжилээр ч юм уу те. Баярын өдрүүдээр гэрийнхэндээ их хоол хийж өгч харагдаад байна тийм. Тэ нэр яг гэдэг шүү те. Яг л гоё. Байнга биш ч гэсэн гинт Валентинаар ч юм уу те. Тийм. Эмэгтэйчүүдийн баяраар их хүрсийн баяраар гэдэг. Тийм. Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. Би ч хам тийм бэлэг авчирсан байхгүй юу? Одоо шууд бодлоод хоёлаа хэрэглэж юм. Би яг шпатлаа орхиж байгаа нэг юм. Лагер дээр янз янз юм байдгүй. Амхандаад яг гэрээсээ гарч ирэхтэй л нэг. За тэгвэл шууд хэрэг болох юм байна. Манайхтай нөгөө нэг kitchen queen хамтардаг. Тэгээ шилдэг эзэгтэй нарт маань бас юм cupcake-ний гоё суурууд. За тэгээд cupcake хуваарлагч. За энд бол бас яг чиний ихтэй баг шүү ээ. Oh my god. Би одоо хоёлаа шууд задлаа хэрэглэж хараад лээсэн. Ямар гоё юм бэ нэрээ. Яг альбиас нэвтрүүлэг дуусаагүй ч гэсэн тийм. Нэвтрүүлгийн дундаар бүр гоё тухтаа үзнэ. Одоо ямаа ичээд сайхан. Яасан гоё юм бэ те? Айгүй өнгөлөг багцгалтай гоё юм байна. Миний бүр ганц хүсчихсэн юм байна. Ялангуяа энэ багсыг би бүр яг бодож ирсэн байхгүй. Шорлог хийн. За нэг багс байхгүй яандаа гэж бодож ирсэн. Тий, янз бүрийн соус түрхэхэд те. Тий, яг мэдэрсэн байна л та.